Өнөөдөр өвлжөндөө буун. Манай өвлжин эндээс 6-7 км-ийн зайд байдаг. Тэгээд гэрийнхээ аянд худагтай. Малаа услахч тэгж хол туугаадах шаардлага байхгүй. Тэгээд мал услах гэж зовлтгоо. Нэрээ та нар манай нутгийг говь мөв гэдэг л энэ говь биш шүү. Ямар жилсгүй юм уулархаг нутаг байдаг. За бараг ирчихлээ дээ. Манай гэр тэнд харагдаж байна. Өвлжин дээрээ хүрээд ирсэн чинь манай гэрийнхэн ирээгүй байна. За яг хөө төрүүлж ороо сууж лээ. Надаа угаасаа гэрийн төлхөр байгаа юм чинь. За би гэртээ ороод ирлээ. Одоо тахгүй манай гэрийнхэн хүрээд ирэх байх. Манай нөгөө 9 сарын сүүлээр энэ том гэрээ өвлжинд гаргаж ирээ барьцсан. Амар баст. Манай гэрийнхэн хүрээд ирлээ. Одоо ачаа зөөе. Ачаа зөөсөрөө одоо орой болчихлоо. Камерын дүр юу ч харагдахгүй байна. Маргааш өглөө бичлэгээ үргэлжлүүлье. Өчигдөр орой бичлэгээ зогсоочоод юу исэн бэ гэвэл зээг татсан. Тэнд нэг мануухай босгосон. За энэ мал юун дээр бөгнөрөд байгаа юм бэ гэхээр тэнд хужир хийж өгсөн байгаа. Би одоо ханаа хариулаад явж байна. Тэгээ зарим зүйлсийг нь тодорхой харуулж чадсангүй. Тэгээд энэ бичлэг дахиад богинохон болчлаа. Уул нь урт болгоё гэж бодсон чадсангүй. Гэтэ явандаа урт бичлэг гаргана. За тэгээд нэг иймэрхүү байлаа. Тэгээд түр баяртай.